Хүлээний мэндийг хүргэх үзэгчтэй үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч үзэл хийзийн хөглөө ярилцахын нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэндээ шууд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч болох ган тулга битээр дөрөвт өдөр буюу пүрэв гараг болгоны өглөө үзэгч та бүхэндээ цэнхэр дэлгэцээр уулзаж байгаа уламжлал тогтсон гэдгийг үзэгч та бүхэн минь сайн мэдэж байгаа. Тэгэхээр за өнгөрсөн 7 хоногийн өмнөх 7 хоногт согтууруулах хүндээ олон түүний хор уршиг гэсэн сэдвтэйгээр хойлоо ярьсан, эрүүл мэндийн гэсэн сэдвтэйгээр ярьсан. Өнөөдрийн нэвтрүүлгийн онцлог нь юу вэ гэхээр согтууруулах хүндээс татгалзъя гэсэн ураад байгаа нэвтрүүлэг маань эхэлж байгаа. Тэгэхээр гандлага эмчтэй бас танд болон өглөөний мэндийг хүргэдэг гандлага эмч зочноо танилцуулъя тий. За тэгээд энэ цуврал нэвтрүүлэгтэй болохоор ер нь бол бодитоор тийм ээ өөрийгөө өөрчлөөд явж байгаа манай өөртөө туслах бүлгийн гишүүдээс урьсан байгаа. Тэгээд манай зочин маань өөрийгөө товчхон танилцуулж байгаа. Намайг Бэлжирмаа гэдэг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн өдрийн эмчилгээ буюу өөртөө туслах бүлгийн гишүүн байна. За авирлага авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр өөртөө туслах бүлэг гэдэг маань бас ямар бүлгийг хэлдэг юм бол энэхүү бүлэгт сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хариалагдсан хүмүүс хүн хамрагдах боломжтой юу? За эсвэл шууд би одоо энэ бүлэгт ормоор байна гэдээ ордог юм уу? Бас тусгай одоо нэг юм шалгуур байдаг юм бол энэ талаар бас хоёулаа буруулаа өгөөд. За тэгэхээр өөртөө туслах бүлэг буюу self help group гэж байгаа юм л да. Тэгэхээр яг ижилхэн асуудалтай байгаа хүмүүс нэгдэж нийлээд асуудлаа даван туулаад явж байгаа тэр маш олон зүйл дээр хэрэглэгддэг бүлэг баггүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ хорт сурчлалаар ялангуяа одоо архины асуудал дээр одоо энэ хамгийн сайн хөгжсөн энэ хөтөлбөр байгаа тийм ээ. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд маань бол 30 ортой дондох хүмүүс судлалын клиник гэж байгаа. Тэнд бол хүн ер нь 7-аас 14 хоног хэвтэн эмчилүүлээд тодорхой хэмжээний одоо сэтгэл засалт бүлгийн болон ганцаарчсан сэтгэл засалт яваад за тэрний дараагийн эмчилгээг бид нэр одоо Миннесота загвар эмчилгээ гэдэг эмчилгээг санал болгодог. 3-7 хоногийн хугацаанд яваад төгсдөг. За төгсөгчдөөсөө бол өөртөө туслах групп бүлэгтээ нэгдээд 7 хоногт нэг удаа уулзсан цахимаар болон бичлэн уулзах зохион байгуулдаг ийм групп байж байгаа тийм ээ. За тэгэхээр бол тэнд бол ер нь хүссэн хүмүүс бол орох боломжтой. Гэхдээ тэр 3-7 хоногийн эмчилгээнд бол заавал хамрагдчихэж өөртөө туслах бүлэг рүү орно гэсэн үг. Тэгэхээр мөн одоо өөр нэг хэлбэр нь бол одоо А цуглаан гэж нэрлэдэг тийм цуглаанууд бол бас манай Монгол орнд үүсэж хөгжөөд 20 гаруй жилиг бол одоо өнгөрүүлж байгаа. Тийшээгээ бас хамрагдах боломжтой ийм бүлэг байж байгаа тийм ээ. Тэгэхээр манай одоо өөртөө туслах бүлгийн онцлог нь ямар хуу байна, ямар хуу зарчмаар явж байгаа гэдэг тийм нэг товч мэдээлэл танаас бас үзэгчдэд хүргэе. Тий. Таны та яагаад гэвэл өөрөө яг өөртөө туслах бүлэгт явж байгаа, өөрийгөө өөрчлөө явж байгаа юм бодит жишээ байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн өөртөө туслах бүлэгт анх очихдоо би бол архиныхаа асуудлыг ер нь дангаараа ганц шийдэж чаддаг юм байна гэж сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн өдрийн эмчилгээний засгийг 2017 онд анх очиж эмчилүүлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо 5 жилийн хугацаа өнгөрч архиныхаа асуудлыг шийдээд. Тэгэхээр миний архины асуудлыг дан ганцаараа шийддэг юм байна гэд өөртөө туслах бүлгийн гишүүн болсноороо багаар ажиллах чадвартай тийм мэрэгжлийн улсуудаар одоо энэ архин донтох өвчнийг эмчилт юм байна гэдэг 21 хоногийн сургалтнаас олж ирсэн. Манай 21 хоногийн сургалтанд тэр гарын 5 багийн болон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчнэр манай өөртөө туслах бүлгийн маш олон гишүүд байдаг. Эдний хүчээр тэгээд ингээд хамт олон болж нэг баг болж ажиллаж байгаа учраас маш үр дүнтэй байдаг. Тэгэхээр бас согтууруулах хундаа гэдэг бол сархад одоо санаасаа бусдыг дэлдэгэ гэдэг Монголын бас агуу том үг байна. Тэгэхээр ямар нэгэн нөхцөл байдлаар л энэ хундаад хүн яаж ч донтч болно. Ямар ч нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тий. Тэгэхээр тэрхүү нөхцөл байдалд байгаад ингээд донтоход ер нь ингээл өдөр болгон бас ингээ уух гад аймаар санагддаг юм аа. Одоо нөгөө эмэгтэй хүн нэг юм туйлширхаараа хит их нөгөө гүн автдаг. За эмэгтэй хүн бол тийм байдаг гэд ингээд нэг яриад идэг тий. Та энэ тал дээр ер нь бас юу гэж боддог вэ? Тий.
Нөгөө нэг энэ ч архинд эпар гэдэг энэ чинь нөгөө өвчин. Тэгээ нөгөө өвчин гэдгээ нөгөө мэдхгүй. Одоо би л өөрөө юу архи уух гад тэгээд донтоод байна гэж ойлгодог. Энэ болохоор өвчин болохоор тэрийг өөрөө дийлдэх. Заавал ямар нэгэн мэрэгжлийн тийм багийн тусламж хэрэгтэй. Заавал тэгжээж юу түүнээс дан ганц яг өөрөө би одоо нэг одоо нэг хэд тоноод архинаас гарчин би өөрөө чадна гэж юус тэгж чаддгүй юм бил. Гэхдээ яг одоо ингэж би архинд донтсон байна тий. Би бол одоо архинаас гарах ёстой байна гэдэг та бол ингээ өөрөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан биз дээ. Тэгэхээр хүн нэгт нөгөө өөрөө хүсэлтэй байгаа учраас эмчилгээг бол маш сайн авах нь тодорхой ойлгомжтой. Тэгээ дээр нь баг хамт олон тусалж байна. Тэгэхээр яг энэ би ер нь болиё гэсэн энэ сэтлийг таваас хаанаас авсан, юунаас авсан? Ер нь бол одоо тэгэл эрүүл мэнд яг муудаад ирдэг. Тэгэл ер нь нөгөө ар гэрийн хүмүүс гэр бүл ах トゥ нар нөгөө давхар хамааралт болчихдог. Хамт зовоод тийм. Тийм. Тэгээд давхар хамаарал нь би өөр ингээд эрүүл сараар сайхан ингээд болоод яваад ирэхээр гэр бүлийн болон ах トゥ нар ер нь ойр орчин хүмүүс ингээд давхар хамаарлаас бас гарч ингээд сэтгэл санаа тайван болж бүгд адилхан надтай адилхан ингээд тайван сайхан амьдардаг болчихсон. Тэгэхээр нөгөө танаас ингээд та яг тэр өөртөө тусах бүлэгт очихоор тэр эмчилгээний хамгаалтаас өмнөх таны байдал ингээд ямар хөө байсан. Одоо нэг газар очиод түн шийдвэр гаргаж байгаа шүү дээ тий. Тэр хүнд нэг юм дохио өгсөн нэг юм мессеж өгсөн нэг юм байдаг шүү дээ тийм ээ. Тан дээр яг тийшээ очих тэр одоо замаа яаж анх олж очих ёстой юм гэдгийг ойлгож авсан. Манай аавын дүү нэг эмч эмэгтэй байдаг. Тэр урд нь хүүхдээ бас манай тэр сургалтанд явуулчихсан 21 оны. Тэгээд тэр ихч маань надад одоо тэр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн тэнд өдрийн эмчилгээ байдаг юм аа. Ийм багаар ажилтдаг мэрэгжлийн улсууд байдаг. Тэгээ анх удаа би өөрөө очижсэн. 2017 оны 4 сарын 17-ны өдөр анх тэр хаалгаар очиж ирсэн. Тэгэхээр нөгөө нэг хүн ариг уухад гэр бүлийн эргэн тойрны 20 хүний сэтгэл зүйд нөлөөлдөг. Нэг хүн амгалан тайван байхад эргэн тойрныхоо 20 хүнд гэдэг ингээд бас нэг юм судалгаа байдаг юм шиг байна тийм. Тэгэхээр маш олон хүмүүс бол сэтгцэн эрүүл мэндийн төвд ханддаг. Гэхдээ архинд нөгөө хоёлаа өмнө бас эмчээ ярьсан шүү дээ. Архинд донтох шалтгаан гэдэг бол хувь хүний яг юунаас болж байгаа нөхцөл байдал хүчин зүйлүүд нь бол бүгд өөр өөр байгаа. Тийм болохоор тэрийг бол эмч болон одоо бид нар бол тодорхойлон хэлэх одоо боломж байхгүй. Тийм болохоор ер нь яг энэ архинд донтсон хүмүүстэй хамт ажиллахад ер нь хамгийн хэцүү зүйл нь бас юу гэдэг юм болоо. Хоёулаа өмнө бас нэг зүйлийн тухай ярьжсэн. Хэрвээ хүн өөрөө хүсэхгүй байгаа бол биднэрт хандхад маш их хэцүү байдаг гэжсэн. Тэгэхээр одоо энэ хүмүүс бол өөрөө хүсээд зориод очисон болохоор ингээ өөрийгөө өөрчилж чадсан байх нь шүү дээ тий. Тэгэхээр магадгүй бас хоёулын цувралын өглөө болгоны нэвтрүүлгийг үзэж сууж байгаа хүмүүс за ер нь бас нэг жижигхэн ч гэсэн сэтэл очиг өгье гэж бодож байна. Эмч хүний зүгээс. За тэгэхээр хүн болгон бол аз жаргалтай амьдрах зорилготой тийм ээ. Бүтээлж байх, хамт олонтой байх, гэр бүлтэй байх гэдэг энэ амьдралын нэг юм эрүүл юм нэг зөв бүтцтэй тийм ээ. Одоо ажиллаа хийдэг тийм ээ. За гэр бүлтэйгээ цагаан өнгөрүүлдэг. За тэгээ сайхан амардаг. Энэ хүний нэг юм амьдралын хэм маяг бол их үнцэнтэй зүйл юм л та тийм ээ. Тэгэхээр ер миний би бас өмнө хэлжсэн яг энэ дондох энгийн чиглэлээр хэрвээ ингээд тийм ээ одоо хонглын үзэрт гэрэл байхгүй бол одоо би бол ажиллах ажиллах тийм хүсэл тэмүүлэл төрөхгүй. Гэтэ ямар ч нөхцөл байдалд орсон хонглын үзэрт ийм хэн жижигхэн гэрэл байдаг. Тэр гэрэл нь аажмаар тодорсоор яваад тэр хүнийг тэр орчныг гэрэлтүүлдэг байхгүй тийм ээ. Тэгэхээр ямар ч харахгүй нөхцөл байсан, ямар ч хэцүү нөхцөл байсан цаана нэмжчэн оч байдаг гэдгийг бол ерөөсөө мартаж болохгүй. Нэг хүн болгон одоо уурах тархиндаа их бодож ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр бидний амьдралд зөвхөн одоо сектруулгынтай холбоотой биш өөр олон асуудлууд тулгархад бол яах нь таныг одоо гэрэлтүүлж болох тэр оч тэр эхлэл бол цаан чинь байдаг юм шүү те. Тэгэхээр маш их хүнд нөхцлөөс босоод ирсэн өөрийгөө өөрчлөлт явж байгаа тийм хүмүүс одоо бидэнд ажиллах урам зориг өгдөг. Тэгээ бүр их танигдхийн аргагүй болтлоо өөрчлөгдсөн байдаг те. Би яг энэ Дондох энгийн клиникт ажиллаж байгаад нэг ихчийг эмчилээд гаргаад
яг сарын дараа ирээд тантай уулзгаад ирсэн гэхээр би бүр ингээд сандгүй юм би яаж таныг таньдаг үлээгээд тэгээд хажуу суугаад ингээд нэг харс чи нөгөө ихт нь танигдахын аргагүй болоод өөрчлөгдсөн тэгээд одоо өнгө зүс орцсон их тийм сэтгэл санааны сэргэг болоод ирэхэд надад тэр үедэр бүр ингээд л бай дуулмарч юм шиг те бүжиглэмэрч юм шиг юм бай дотоос бүр ингээд гоё цэлмэд ирчихсэн байхгүй те тэгэхээр ийм боломж бол байдгийн шүү тийм дээрээс нь гэх юм бол хүмүүст нэг ийм ойлголт байх гэдэг өөрөө гарах гэж нэг 2 3 удаа оролдоод оостой би өстэй бүтэхгүй мэлээ те над төрөөсөө үнэхээр чадахгүй мэлээ гэсэн нэг ийм хэн хүрээнд ингэж жоохон хайрцаглах гэдэг. Тэгэхээр тэр орчин нөхцөлийг өөрчилж чадах хүн та эхлээд орлого хийж болно тийм ээ. Таны одоо орлого бүтлгүүт юм бол тань туслах өөр хүмүүс бол байгаа шүү гэж бол хэлмээр байна. Тэгэхээр яг энэ арх ингээд архинд донцсон та ингээд өйлөөгөө ингээд эргээд нэг очиход тий арх ингээ уумар санагдаад идэг гэд хүмүүс яриад идэг. Яг тэр санагдчихин гэдэг нь одоо хоол идэхгүй болохоор бид нэр өсөж байгаатай адилхан тийм сэтэл ингээд биед дохио өгөөд идэг юм уу эсвэл ерөөсөө ямар нэгэн байдлаар л арх угаад ингээд одоо нэг мэдээж арх ухаар хүн өөрийнхөө тархины удирдлагыг бол баг багаар ингээд алдаад ирнэ штэ. Зөв сэтгэж чадахгүй 100% эрүүлэр сэтгэхгүй учраас одоо тэр манарлтан гоё байдаг юм уу за эсвэл одоо ууж ижил санаа амарт юм яг яадаг юм бол тэр ангич юм л да тэр хуун болохоор өөрөө ингээд цаанаас нөгөө өвчин юм болохоор ингээд цаанаас нь шаард би физиологийн цаанаас нь шаард түүнээс яг тэр хүн бол өөрөө яг за би тест яг арх уйтаа гэдэг ингээд яг бодоод байгаа юм биш ил гэж би ойлгосон шүү. Та ингээд цаанаас нь шаардаад байгаа нь ямархуу байдлаар бид мэдрэгдтiin тэрийг нэг жоохон ингээд тодруулвал тийм ээ. Одоо ингээд уухгүй бол сэтгэл санаа нь гаруунаад байдаг юм уу? Бидний өөрчлөлт ороод байдаг юм уу? Би өвдөд байх юм. Танд одоо өөртөд нь та бол орчтой юм байгаа шүү дээ тийм ээ. Танд яг ингээд угнууд ингээд зөндөө олон хүмүүсүүд архиа болчих гэж боддог боловч уучаад идэг шүү дээ тийм. Яагаад ямар зүйл процесс болоод уучаад идэх юм таны туршлагаас? Одоо минийхэр бол би өвдөд идэг юм. Уухгүй болохоор. Тий уухгүй болохоор. Тэгэл нөгөө би өвдөд ирэхээр за нөгөө туу уучхаар гайг болчихно да гэл уучин. Тэгэл ялгаагүй нөгөөдөг чинь нэг 2 цагийн дараа ч юм уу буцаал нөгөө байдал нь дахиад ив өөрчлөлээ. Би өвдөн гэхээр одоо ингээд зохихоор өвддөг өвдөлттэй адилхан юм уу эсвэл яадаг юм бүх бие ингээд гэдэг юм уу таны тэр одоо тэрийг жоохон ингээд тодруулаад хэлж өгвөл болох уу? Би янгинаад байдаг юм. Янгинал өвдөл. Тэгэл хоол унтчих чадахгүй тэгэл. Бараг зөвөр хүнтэй ярихаас ч тэр бараг л ингээд дургуурал хамаагүй янгинал. Та ер нь тэртээ ингээд яг арх уудаг байхдаа өөрийгөө айгу хайрцаглаад ганцаараа уучдаг байсан уу эсвэл бас нэг тийм бисэг хүмүүстэй хамт нийлэх үү? Ер нь бол ганцаараа л уудаг. Тийм бос юу яана л та. Эхлээд яг нэг ингээл хүмүүстэй нээлж баяр ёслол тэмдэглэж байгаа ч юм уу төрсөдөр тэмдэглэж байгаа гэж бодчихвол тэгээд шалтгааныг бий болгоолоо. Тий. Тэгэл дараа нь бол тэгэл нөгөө бие өвдөд ирэхээр шараа тайлж байгаа гэж уугангууд тэгэл ганцаараа л уучна. Хүмүүнтэй тач нийлж ууна гэж байна. Одоо ингээ яг архийг харахаар танд юу бодогддог? Одоо ч гэсэн нэг л архичстай эцээш. Одоо ингээд бүр амсахгүй байх уу эсвэл хаяа баяр ёслолоор тодорхой хэмжээний өөртөө тааруулж уух уу? Ер нь гоо. Одоо ерөөс амсахгүй. Бүр ерөөс архиж уухгүй тий. Ер нь газны төрлийн ер нь өөрөө ундаач уудаг. Газны төрлийн уудаг. Одоо яг нөгөө өөртөө туслах бүлэгтэй явж байгаа. Ер нь ингээд идэвхтэй байдлаа хаалгадаг. Би өмнө хэлжсэн тийм ээ. Одоо донд хэмгэн ингээд идгээд ханаа дүрээд идчихээрээ бид нар хамаагүй өөтөн мөтөө ус уугаад ингээд болдог штэ тий. Тэрнтэй адилхан биш. Ерөөсөө туслалж харих ууж болохгүй. Уухгүй гэдэг ийм одоо тэр зарчмыг л яг гол жанжин шугам болгоод явдаг байхгүй юу. Тэгэхээр бид нэр одоо ингээд ажиллаж ингээд туршлагаасаа ингээд харахад бол за нэг 45 настай эрэгтэй хүн одоо надад тандад нэгшний хамрагдаж байна гэж бодъё тийм ээ. За тэгээд ингээд ганцаарч зуулсан сэтгэл зүйч торн. За тэгээд за одоо та энээс хойш тийм ээ. Одоо бүхэл амьдралынхаа туршид уухгүй шүү гэж хэлэхээр төсөөлөгддөг. Ажиглал тийм
том зорилго болчдөг. Тийм ээ. Тэгэхээр биднэрт манай өөртөө тусдах бүлгийнхний бүгд сайн мэдж байгаа тийм ээ. За болий тийм ээ тэр хүн одоо цаашдаа 60 70 80 хэрэг баг 20 30 40 жилийн туршид одоо яах вэ гэхээр тийм эргэлзээ айдас өсч эхэлж байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр бидний гол зорилго за өнөөдөр уухгүй шүү. За ийм зорилго тавья тийм ээ. Ерөөсөө маргааш нь өдрийг ч гэсэн бодохгүйгээр. За өнөөдрийг би уухгүй чадна шүү дээ. Өглөөнөөс орой. За маргааш унтаад босоод ирэхэд дахил энэ ааш. Өдөр л уухгүй юм шиг дээр ингээл алхам алмаас хаашаа ингээд итгэлийн байдлаа өргөжлүүлдэг. Тэр бол одоо таад 5 жил уухгүй 10 жил уухгүй ч гэдэм юм. Ингэж баталж хэлэх боломж ч муутай байдаг. Дээрээс нь юм тийм бодиттой тэм зорилго болж чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр одоо энэ арх гэдэг бол бидний одоо үед ч хэл байх, өнгөрсөн үед ч хэл байсан, ирээдүйд ч хэл байна. Тэгэхээр архины зөв зохистой хэрэглээ гэл ингээл согтууруулах ундаа реклам дээр ярьдаг хэтрүүлэн хэрэглэх юм бол таны бие хортой л гэдэг. Энийг бүхэн мэддэг хэрэгнээсээ хэрэглээл идэрх штеп. Ер нь бол одоо тэгээд архигүй шинжил гэл ёстой энэ нөгөө нэг ковид коронавитой холбоотойгоор 2 жил болвол ялчгүй хүмүүс бас нэг жоохон хязгаарлагдмал байл штеп тий. Шинжил цагаан сар баярууд хязгаарлагдмал байсан. Энэ жил бол тэмдэглэж байгаа газрууд байна. Тэмдэглэхгүй байгаа ч газрууд байна. Гэхдээ яалтчгүй одоо энэ бүх газар бүх баяр дээр арх гэдэг зүйл байдаг болсон. Ерөөсөө. Энэ нэг бодлын тухайн үйлс үндэстний гэдэг юм уу? За эсвэл баярыг тэмдэглэх эдэний дээж гэдэг ингээд дээдлээд идэг эдэний дээж гэдэг нь яг арх мөн ч юм уу биш ч юм тийм. Ер нь тий энэ дээр одоо нэг ийм ойлголт байгаа юм л да. Манай одоо ими баг багт те энэ залуучууд арх уухдаг бүр нэг цангасан мал шиг уух юм а гэж хэлж ирсэн байхгүй юу? Бүр те мал ингээд цангах юм бол усан дээр очиод бүр баг хамсгаа авахгүй ингээд яах нь усаа ингээд зэлэлдэг тийм ус уудаг. Тэгэхээр биднэрт юу байх ёстой мэдээж энэ архийг одоо юу гэдэг нь бүр орморгүй алга болт. Бидний болгоно алга болж гэдэг энэ чинь бол бас тийм хөөсгөл тийм хэцүү шүү дээ. Тэгэхээр саяхан хүртэл манай одоо Солонгост ажилладаг, амьдардаг найз маань фэйсбүүк дээр өөрийнхөө юун дээр хуваалцсан байсан л та тийм Монгол хүн Солонгос хүн хоёрын хоорондох архи ууж байгаа ялгаа гэдэг тийм ээ. Тэгэхээр бүгд адилхан ууд юм байна л да. Бид нар ч уудаг, Солонгос ч гэсэн уудаг тийм. Тэгэхээр яаж ууж яах гэхээр тэр хүмүүс бол маргааш ажилтаа гэдгээ бодож тийм ээ. Өнөө шөнөнгөө байж дараагийн 2 өдрөө алдаж биш. Яг яваад ингээд ууж ин тодорхой зэгтвчээл за одоо би болчлоо гэл ингээл авчиж байна. Гэтэл манай гэхдээ архины асуудлаас ингээд ангижчихсан улс үндэстэн гэж бол байхгүй. Бидний дагаж дуурайдаг одоо барууны өндөр өршөлтийн орнуудч дээр Америк, Англи, одоо Франц, Австри гэдэг тэндэж архины асуудалтай хүмүүс бол байгаа тийм. Тэгэхээр бидний зүгээр тэр ууж байгаа нэг хэв маяг нэг тийм их хүмүүсийн уух гэдэг тэр нэг төсөөлөл буруу байгаа даахгүй тий. Тэр хүмүүс төсөөлөхтэй яадаг болохоор бөөндөө нийлээл согтотлоо уугаал энийг л уух гэдэг юм байна тий. Нэг нь одоо яг нь энд кадр тасраад унцдаг тий. Нэг нь болохоор энд яг нь таксан согтуу тавьдаг ингээд нэг хэрэглэх гэдэг тэр хэрэглээ гэдэг тэр нэг юм нэг одоо хэмжээ гэдэг юм чинь бидэрт их тодорхой болгож өгмөр санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр арх дарсны хэрэглээ архины асуудал ороогүй хүмүүс бол насан туршдаа өөрөө өөрийгөө зохицуулаад явах чадвар нь бол байдгийм аа. Эн чинь бол одоо таны алтан боломжоо. Энэ хэрвээ энэ боломжоо алдчих юм бол бид нар яах нь цаашдаа өөрийгөө зохицуулаад явна гэдэг ойлголт байхгүй болоо явчих. Тэрний жишээ бол одоо манай өнөөдрийн одоо зочин мань хэлнэ тийм ээ. Тэгэхээр тусалж арх ууж болохгүй гэдэг л замыг гамаа барайл явна гэдэг. Гэтэл та битэрийн хувьд ч юм уу те одоо миний архины хэрэглээ бол маш бага байгаа. Би хувьдаа бол яг нь өөрийгөө нэгээс 3 хонондоо тохируулаад юм уу те нэг ганц шил би юмдаа тохируулаад яв. Боломж нь миний энэ гарт байгаа байхгүй юу. Тэгэхээр иргэдэд бол юу хэлмээр байна гэвэл мэдээж нарийн зингэх юм бол зөндөө тохиолдно гэхдээ тухайн тэр моментонд та өөрөө өөртөө эзэн болоод явчихаа тийм ээ. Заавал бусдын шахалтаар юм өөрөөөөсөд согттлоо уунаа гэдэг чинь л буруудаад явчихж байгаамаа тийм. Тэгэхээр энэ одоо өөрөө өөрийгөө зохицуулж явах чадвар гэдэг чинь танд нэг л удаа олддгийм аа тийм ээ. Энийг хэрвээ алдчих юм бол дахиад таах нь энэ одоо боломжийг гаднаасаа тавиа явуулчих юм бол буцаад тань дээр ирэхгүй болчихно. Тэгэхээр ийм бодлол битгий туйлшрааш нөгөө талаас гэх юм бол бусдыгаа тэр нэг шахаж шаарддаг, бөөнөрөө нийлээ шахдаг байгаа. Энэ бол одоо бидний хувьд бол маш том тийм харамсмаар тийм үйл явдал байдаг байхгүй юу? Хайрын сайхан залуучуудыг, хайрын сайхан бүсгүйчүүдийг ийм юм гэж хүчээр босож орно гэдэг чинь тэр хүнийг тэр амьдын там руу
түлхэж байгаадаа ялгаагүй байхгүй те. Тэгж битгий наана ингээд найзаа гэж байгаа юм шиг. Наана ингээд одоо яг нэг хүрээлэлтэй байгаа дундаа харж байгаа гэсэн нэрийдлэр санаатай бол санамсруу байдлаар ингэж бол хизээч нэг үнтэй би бол эвлэрэхгүй. Манай одоо энэ бол эвлэрэхгүй. Энэ бол байж болшгүй зүйл. Тухайн хүн би одоо болно гэж бол тэр өөрийнхөө хэмжээг мэдж байна тийм ээ. Тэгэхээр амьдрал дээр бол тийм байдаг л да. Эхлэл нь одоо янз бүр байлаа ч гэсэн иймэрхүү тэр одоо даривсан олон дотор ингэсэн байдлаас одоо ахнаас болоод алдаж амж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Энэ бол одоо миний хувьд бол үнэхээр одоо санал нийлдэхгүй. Би эмч болохоос ч өмнө ийм байсан сэтгцэн эмч болоод дараа нь донтолтын чиглэлээр ажиллаад явахад үнэхээр миний одоо баримтлаа явж исэн зарчим зүг байна гэдэг үгээс ойлгож байгаа тийм ээ. Тэгэхээр өргөдөд бол нэг тийм мессеж өгмөр байна. Тэгэхээр арх бас яг ингээд нөгөө та ингээд яг тэр нэг юм донтолтынхаа үйлүү ингээд ороод ирэхээр хүмүүс бас ингээд шахангууд ер нь гэл саваал уучих уу эсвэл намайг шахаасаа гэл ингээд бас бодоо сууж явах уу. За тэгээд өнөөдөр ингээд уучлаа. За тэгвэл маргааш нь шаардна. За маргааш нь шаардангууд дахиад ингээд дуухаар өнөөдөр уусан шар тайлах хоёр өөр үү? Юу л та тэр шартаар нэг ч маргааш нь шаран тайлна гэж мөн л адилхан дахиад нөгөө шаардах байдал руу маргааш нь дахиад адилхан орно. Тэгэхээр одоо нөгөө зарим архинд автцсан хүмүүсийг бид нэр гаднаас нь бол одоо удаан уулзаагүй хүнтэйгээ таарлаа гэхэд бол нэг тийм мэдих боломжгүй хүн бай гэж бодъё л доо тийм. Гаднаас олвол ингээл зэвэр зэмсгээр ажил төрлөө хийгээд яваад байгаа. Тэгсэнгээ цаавар архины хамааралтай болсон. Тэгэхээр ингээд одоо яг тэр хүнд ингээд нэг шинж тэмдгийг бас яаж илэрдэм бол гэдгийг би танаас асууад байгаа нь тэр ихгүй. Одоо ингээл нөө арх тавьчихаар те эсвэл байж чадал ингээл гээ суучмар санагдаад ах юм уу? Эсвэл одоо нөгөө жинхнээс намайг шахаад өгөөсэй гэж бодох юм уу те? Яадг юм бол ер нь ингээд одоо удаан бүр уулзаагүй хүнтэйгээ таарлаа гэж бодъё л дээ. Тэр хүний гаднаас харахад зүгээр харагдаж байна. Тэгэхээр юу л та тэр чинь бол өөрөө бол аваад уучмаар санагдчихлаа. Тэгээ бас цаа тэрнээс нь жоох санаа зовсон байна. Тэгээ санаа зовоод тэр хүн намайг нөгөө архины хамааралтай гэдгийг мэдэхгүй. Би бол дотроо бол айл болохоор тэрийг хурдаа аваад уучих л бодоод сууч. Тэгэхээр одоо ингээд арх уухгүй таны бие өвдөд идэг гэсэн шүү дээ тий. Шаардахаар өөр өвдөхөө адилхан өвдөхөө. Ялгаагүй л адилхан. Тийм. Тэр нөгөө нэг бие өвдөх гэдгийг тайлбарлаж байгаа зүйл маань яг шаардлагатайг тодорхойлсон хэлээд байгаа зүйл баггүй юу? Тийм. Одоо нэг бие өвдөд нэг таагүй байгаад байгаа гэдэг тэр мэдрэмж бол шаардлагын нэг хэлбэр. Тэрөөсөө шаардлагын шинж тэмдэг болоо явж байгаа. Тэгээд маргааш нь нөгөө нэг маш олон бүр ингээд 60-70 гаруй шинж тэмдэг илэрдэг гэдэг манай номнууд дээр үгээ бичсэн байдаг байхгүй. Гэхдээ нэг хүнд бүгд илэрх алгагүй. Хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг хөлрөх байна гэл тийм ээ. Ам цанган тийм ээ. Доторн жижигэн зүрхэн дээсэн одоо толгой эргэн тийм ээ. За тэгээд яг ягууд сүрэн, айдас төрн, уурын, цочин гэл ингээд асар олон шинж тэмдгүүд. Тэгээд тэр чинь нийтдээ бол нэг би тийм нэг таагүй мэдрэмж төрөөд байгаа. Тэрнээсээ зогтоод гарах арга нь юу юм бэ гэхээр нэг хондог аваад уучаар нөгөө нэг шинж тэмдэг жоон засаж байгаа буюу шар нь ингээд тайлагдаж байгаа байхгүй тий. Нэг хэсэг гайг болоод ирж байгаа тийм ээ. Ингээд тэгэхээр одоо бид нар бол ингээд юг харддаг юм л да тий. Энэ эмгэг маань ихтэй дундалтаа төсгөлтэй гэдэг ингээд яваад ирдэг тийм ээ. Тэгэхээр таны хувьд нөгөө нэг архины даах чадвар нь хэр их өөрчлөгдөж байсан. Эхлээд бол даах чадвар өсдөг, дунд үедээ дээд их ношдог. Явандаа бол ингээд даах чадварыг муудаад ирдэг, амран согтдаг болсон гэдэг шүү дээ, тийм ээ. Тэн дээр таны хувьд ямар хөө байсан? Миний хувьд бол ер нь эхлээд гайгүй арай залуу байхдаа гайгүй байдаг гэсэн. Тэгэл ер нь нэг 3 ундаг угаал ер нь тэгэл ер нь сотох талраа бол даха байчт юм л. Арай залуу байхдаа бас арай гайгүй л байсан. Тэгч биш бас нэг хайхтар тэгж хамаагүй уудаг. Сүүлийн ер нь 2 жил жаахан ерөнхийдөө нэг архины хамаарлал нь бүр нөгөө сэдрээвц. Одоо хүндрэх шатргаа орцсон гэдэг юм. Одоо манай нөгөө сургалтын дээр ч болохоор 4 үе шаттай байдаг гэдгсэн. Тэгээ 1 2 руу явж байгаа сүүлдээ 3 болол хамгийн эцсийн шат нь 4 дээрээ тулаад ирэхээр яг тийм байдлаа.
Тийм. Тэгэхээр одоо та ингээд асуулаа бид нар чи ирсэн хүн болгоноос асуудаг тийм ээ. Тэгэхээр таны яг одоо архины хэрэглээ жоохон нэмэгдээд архины асуудалтай бол ер нь ингээд хэдэн жилийг та өнгөрөөсөн гэж бодож байна. Одоо асуудалтай болж ирснээс хойш. Асуудалтай болж ирснээс нэг 10 гаруй жил бараг 15 жил шиг болсон. Яг дундаа ганц нэг жил ингээд багаагаар хэрэгжилж байгаа л гэж өөрийгөө бодож байгаа тийм архины хамааралтай болсон гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй. Би ямар архич юм биш гээл хаяал нэг ууж наригдсан гэдэг болохоос шиг тэгээл явчихдаг гэсэн. Өөрийгөө л ерөөс архины хамааралтай гэж ерөөсөө бодгоо өмөрөөл биегээр өвчлөжэл тэгэл би ямар арх болт юм уу гэл. Тэгэл ойр орчныхоо хүмүүсийг хэлэнгүүт тэр чи өвөнд нь орохгүй ш би ямар архич юм уу гэж тэгээл явчихдаг. Тэгэл тэр нөгөө өвч тусцсан мэдэхгүй л тэгэл. Архины хамааралтай болцсон мэдэхгүй. Тэгээ бас тийм харамсалтай зүйлүүд байгаа юм л да. Одоо ингээд тэр хүлээн зөвшөөрөлт явагдахгүй байсаар байгаа хорвоогийн мөхсийг усуулж байгаа хүмүүс олон байгаа байхгүй тий. Тэгэхээр маш тийм сонин одоо мэдээлэл байдаг шүү дээ. Архины асуудлаас болоод тийм ээ тэр хүн ингээд биеийн хүн тэмэгтэй болоод комд ороод ингээд бүр эрчим хэмжлэнд ороод тий. Яг ингээд амин яг ингээд тасархихаа 3 секундын өмнө хүртэл би архины хамааралтай болцсноо биштэй гэж хүлээн зөвшөөрөөд нас орчоод хөлөд хүртэл байдаг гэж байгаа байхгүй. Тэр бас сонирн байгааз тулдлаа буюу бүр эцээ хүртэл яваад яг амь тавихын өмнөхөн нэрээ би архины асуудалтай болсон юм байна штэ гэж формын төдий бодоод ингээд нас ордог тохиолдол хүртэл байдаг гэж тийм мэдээлэл байдаг байхгүй юу. Тэгэхээр хүний ер нь одоо ингээд тэр хүлээн зөвшөөрөл гэдэг юм чинь бол бас ивэн таарч юу гэдэг тийм гарч ирэхгүй бол цаашаага гэсэн тийм асар тийм хүчтэй үүсгэл бол байдаг тийм ээ. Асар хүчтэй үүсгэл. Өдөр болгон уугаад байгаа хэрнээл би архины асуудалтай биш ээ. Би өөрийгөө болгоод байгаа. Тэгэл яваад байгаа хүмүүс шүү дээ. Тийм учраас одоо манай одоо яг энэ ажиллаж байгаа чиглэл нь хэцүү тал нь бэрхшээлтэй тал нь энэ. Гэхдээ одоо бидний ингээд сурч байгаа олон улсын одоо экспертүүд тийм ээ зөвхөн архины асуудлаар биш масуудлын асуудлаар ярьж байгаа хүмүүс бол тийм ээ тэр хүн үүсгэлтэй байлаа ч гэсэн тэр хүнтэй хүний ёсоор хандаа тийм ээ та хэрвээ ийм юм шинж илэрх юм бол та эргээд хандхад бол биднэрт бол нээлттэй шүү гэдэг. Тэгээ сая бас хуулинд нэлээд өөрчлөлт орсон байна л да. Өөрчлөлт зах зээлд юу байсан гэхээр одоо ингээд албадын эмчилгээнд явуулах одоо босго нэлээ юм өндөр тийм ээ. Ийшээ нэг бичиг гаргуулаад тодорхойлол гаргаад хорооны цагтаа ингээд. Одоо болохоор бол ер нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой олон нийтийн амралтын тайван байдлыг алдагдуулсан ийм тохиолдолд бол үүсэх хариуцлага нь бол бас нэлээ юм юу болоод ирсэн. Зөрчлийн хуулиар нэлээ тодорхой болоод ирсэн байлээ. Уучин бол гэрийнх нь ингээд тийм архины асуудлаа зовоод байгаа юм гэхэд бол одоо ингээд зохицуулаад наад хүн чинь гин тэр хийгээгүй гэдэг ингэж байсан бол сая манай танилд нэг тийм зүйл тохиолдсон байна л да. Тийм ээ. Нэг удаа бага насны хүүхдүүд нэргээд уусан байж зөрчлийн үеэрээ таргуулад тэгээд хэрвээ энэ зөрчлөө одоо тийм ээ таргуулаад төлөхгүй ингээд уцаа авахд уухгүй шууд албан эмчилгээнд явуулахад ингээд тогтоол ингээд бэлэн болцсон байж байгаа. Тэгэхээр энэ бол яаж юм гэхээр тухайн хүмүүсийг бол ингээд за яа хомдог гэдэг ингээд яваад хош асуудлыг бол яаж юм бэ? Ер нь ингээд албан эмчилгээ бол та явахыг хүсэж байна уу үгүй юу гармаар байна уу яамаар байна гэсэн байхгүй шүү дээ. Тэр бол яг нь зөвшөөрсөн зөвшөөргүй одоо дор 6 сард энд байлгадаг байхгүй. Тэгээд ирэхэд бас хүн өөртөө бас бодно те. Нэрээ бэрийг ингэ хэлж ачигдах нь шүү гэдэг. Ийм хуулийн зохицуулалт хүртэл ер нь байх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл бүх хүн арх хэрэгжилж байгаа хүмүүс л тийм ээ. Цаана гарч байгаа маш олон хүн хохирж штэ цаан чинь тийм ээ. Эрүүл мэндээр хохирж, сэтгэл санаагаар хохирж байна. Тэгэл нэг хүнийг яах нь хүлээн зөвшөөрөлтөнд хараалах ийм хандлага яах нь. Мэдээж энэ бол ихний санал болгоно. Дараагийн шат бол арай өөр хуулийн юм бол оруулж ирэх хэрэгтэй. Жишээ нь Оросд бол ямар одоо тэр албадын эмчилгээ нь яаж явагдаж байна вэ гэхээр тохир таваарш асуудал гаргаад сайн дурын эмчилгээнээс татгалзаад эсвэл эмчилгээнд хамгаалаад үр дүн хөхгүй байгаа нөхдүүдийг бол одоо манайхаар бол ингээд нэг жоохон ойрхон аймгийн төрөм маягтай тийм ээ хотоос жоохон зайдуу газар аваачаад хөл өрөө тогтоогоод хоолын сайн өгөөд тийм ээ дасгал хөдөлгөөн хийлгээд ажил хийлгээд ингээд яах нь танигдахын аргагүй болчиход түрээд ирж байгаа гэж байгаа. Албан эмчилгээнд яваад тийм ээ. Тийм энэ яаж яана вэ гэхээр тэр хүлээн зөвшөөрлийг явж чад өөрөө даун тулж чадахгүй эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа хүмүүсийг бодхоос гадна тэрний цаана байгаа хохирж байгаа тийм ээ. Цаана байгаа өрнөлийн дам
өөртөө ямар ч гэмгүй энийг чинь санаа хурж байгаа олон хүмүүс байгаа тийм. Тэр хүмүүсийг ирэх шиг нааш нь авчирч байгаа байхгүй юу? Тийм ээ. Ийм байдлаар ер нь цаашдаа бол энэ хуулийн юг бол нэлээд чангаруулаад явах хэрэгтэй гэж боддог би. Тэгэхээр арх ууцсан байхад гэр бүлийн хүмүүс бол ингээл за яг хөдөө энийг амт угаасаа л уудж идэгин гэл нэг хэсэг өмөрдөг нэг ганц нэг хүн байдаг тийм. Хэсэг бүлэг болчоод үзэн яддаг нэг хэсэг байгаад байдаг тийм. Тэнгүүд одоо яг одоо ингээд та буцаад ингээ эргээ харахад ер нь өмөрөл зэмлэл хоёрын аль нь ер нь яг энэ арх ууж ах явцад ер нь их хүн дээр тусгагддаг юм бол одоо магадгүй нөгөө өмөрөөд байгаа хүн илүү сайн хүн болж харагдаад байдаг юм болов заримдаа ингээ бодохоор би ч бас нэрээ уугаад байгаа нь зөв шүү. Тэгэхээр энэ хэдий маань хилээд байгаа нь бас зөв шүү гэж боддог юм болов яадаг юм. Таны хувьд бас яг тухайн үед ямар байсан? Иргэн тойрны хүмүүс танд яг яаж хандж ирсэн? За миний хувьд болохоор өөрөөр хэлбэл яг хоёр хувь. Зарим ах トゥ нар маань гэр бүлийн хүмүүс маань эдгээр болохоор уугаад байна гэх өөрөө хөлт маань мэдээж ууж байгаа нэг тэгжлээ. Уугаад байна гэж жоохон дургуй маягтай. Зарим ах トゥ нарт болохоор ах トゥ нар дотроос болохоор өмөрж байгаа усуд бас байдаг байсан. Яг л тэгэл хоёр уучлаа. Тэгтээ бол миний хувьд бол юу буруу одоо чи ингээд дархны хамааралтай болсон байна. Өөрийгөө татж аваагаа хэлж байгаа усуудыг уул нь бол миний санаа бол тэрнээс гарчих санаа бол надад бол айвих байгаад тий. Тэгээ өөрийгөө татж авчаад. Яаж энэ архинаас холдох вэ гэм арга замаа мэдхгүй. Тэгэл нэг ийм үг байдаг штэ. Одоо ингээд арх дарсны асуудалтай болчоод ингээд ялангуяа одоо согцсон үедээ эрүүл усын үг хийсэн үйлдэлээс санахгүй хүн ингээд эрүүл үедээ бол хизээж хийхгүй үйлдэл хийцэн байдаг. Тийм нэг гимшил ингээд дотор байдаг гэж ярьдаг штэ. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр танд иймэрхүү гимшил, тийм харуулсал эрүүл усын хойно хэр их тэгж төрдөг байсан? Төрдөг эс. За яах гэж би арх уугаа. Маргааш өглөө нь усч ирэл зүгээр бараг уцаа дуурхуудаа гэл айдаг. Хинд урд юугаа хилцсэн бол хэнийг яатсан бол байнгын тийм айцтай. Төгшөлт ээл. Тэгэхээр одоо энэ нөгөө согтохоор нэг хүнийг гомдоогоод байна шүү дээ тий. Санамсаргүй. Тэгсэрнгээсээ бодоод байгаа болохоор санаатай ч юм шиг. Тэгэнгүүт энэ яг энэ нөгөө эрүүлдээ бодож исэн гомдлол ер нь согтохоор гаргачаад байна да янз бүр. Ер нь хий гэж бодсон юм согтуудаа хийж идэв л гэж ойлгох юм шүү дээ. Тий. Эрүүлдээ хэлж чадахгүй. Тэгээ жоохон согтуу болохоор намайг тэгдэг ингэдэг би тэгдэг гэдэг юм. Тэгэхээр нөгөө хүмүүс архины хамаарал гэдгийг ингээ бас төсөөлөхдөө бүр ингээд яхсан гэдэг хувц сунар нь ноорхон царай зүс алдсан. Одоо ингээд булангийн тэр хүн бол архины асуудалтай би гэдэг. Гэтэл яг үндэ бол цэмбисэн тэгсээр архины асуудал цэмбигээд олон жил явцсан хүмүүс гэдэг. Юу баг итгэхгүй те энэ хүн одоо яаж ингэ шилж чадж байна? Арай ч ингэж хүнийг хийж болохгүй гэх. Яг дэрэгдэн байгаа үнэ. Шилдэгээс би ч өөрөө нөгөө нийтийн тээврийн үйлчлэгэнд их олон жил ажилласан. Үйлчлэгээ нөө ингээд намайг ингээ харахад хинж архич ингэж хэлэхгүй. Айгуу даргны амралт болцсон биш намайг хинж хэлдэг байсан. Тэгээ би нөгөө ажиллах газар усуудад би тэгж хэлдэгсэн. Би одоо энэ архиныхаа асуудлыг нэг тийш шийдэх бол болохгүй нэг чаар тийм яхаа алдсан юм архич юм уу гэх намайг тэгээд яг цаагаар уулахаар усууд тулаамаа мэдхгүй. Би л өөрөө яг архич болцсон байна гэдэг бол өөрөө мэдээд байгаа. Тэгсэн мөртлөө яг яаж гарах арга замаа мэдхгүй. Тэгэлгүй нөгөө зөв чиг гэдэг юмыг чиглүүлээд өгсөн байхад хүн яаж хийж байгаад бас явахыг үзэж бодно штэ. Яваад үзээд үр дүнийг мэдэрсэн хүн бол бодит жишээ бол манай зочин ихч маань байна. За тэгээд тийш алхаж орох сэтлийг бас энэ хүн нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байх юм бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд бол энэ архины хамааралтай. За тэгээд дээр нь сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүүхэд
том хүн, хөгшин хүн гэлтгүү одоо маш олон төрлийн одоо сэтгцэд ямар нэгэн асуудал байгаа бүх хүнд бол үүд хаалгана байнгын нээлттэй байгаа, эрүүл мэндийн даатгалаар үйлчилнэ. За тэгээд дээр нь улсын имлэг юм аа. За шар хад гэдгийг бид нэрийг бол бүгдээрээ мэднэ. Хаана байдгийг. Шар хаданд галзуу хүмүүс бол хэвтдэггүй юм аа. За тэр мэдээж тасаг бол байгаа. Эмчлүүлдэг тодорхой хэмжээний. За тэнгууд яг үндсэн нэршлэн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төгссөн нэршилтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад маш олон хүнд бол тусдим болоод эдгээгээд эдгэрүүлээд эмчлээд явж байгаа гэдгийг бол хүмүүс маань ойлгох нь зүйтэй ах. Нөгөө шар хад тэнгууд тустай эмнэлэг байгаад байдаг. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төгсөр хаана байдгийг бол гэж ингэж асууад бас мэдэхгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ хоёр зүйл маань хүмүүс бид нөгөө ягаа урт цагаан гэд нэрдсэн нэрэлттэй адилхан тий. Эсвэл нөгөө хүнсний тайв гэд нэрдсэн нэрэлттэй адилхан. Тэгэхээр ингээл нэрлэлсэн болохоос биш яг үндэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв байгаамаа. 50 гаруй эмчийг бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг, олон тасаг байдаг, олон хүмүүсийг эдээж байна. Тэгэхээр магадгүй одоо та бас өөрөө аймаг хөдөө орон нутагт амьдардаг болвол яг тэр одоо том эмнэлэг дээр очиод тий бас холбогдоход боломжтой байгаа гэдэг эмчнэр байгаа гэсэн тийм. Одоо манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв рүү одоо хандаад мэрэгжлийн одоо эмчтэй хизээч шүн дундж байсан болон өглөө ирдэж байсан өдрийн цагаарч болно 1800 2000 гэдэг энэ утсыг одоо сүүлийн 3 жил гарын хугацаанд бол нэгэд үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Тэгэхээр яг тэр хөдөө нэг малтаар байгаа хүн аймгийн төв орж тэгээ сумын төв орж зүлгэд хүртэл чинь цаг хугацаа орно. Аймаг руу очин. За тэгээд яг нөө хот руу сэтгцэн эрүүл мэндийн төвд чинь маш хол замыг туулах гэдэг байна да тий. Тэр хүн ер нь очих хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу асуудал байгаа мó үгүй юу гэдгээ өөрөө дүгнэлт хийгээд мэрэгжлийн хүнтэй ярилцахад бол их тодорхой болчихдог л да тий. Тийм учраас үзэгчд маань бол 1800 2000 гэдэг утас руу энгийн утасны тарифаар одоо холбогдоод мэдээлэл тэр дараа авах боломжтой. Энэ үйлчлэгээ маань бас миний хувьд их баярлаад байгаа байхгүй юу? Хүмүүстэй хүрж байгаа тий. Тэгээд гэр бүл дотор ямар асуудал үүсдэг вэ гэхээр нэг нь архины асуудал tagaдаг үгүй гэдэг. Энэ хоёрын хооронд мэтгэлцээд шийдэл байхгүй. Хинийхэн зөв юм мэдэхгүй. Гэтэл энэ одоо нэг тоглоом дээр бол нэг хайнаа хагарна гэдэг шиг тийм ээ. Тэр хүний асуудал үнэхээр асуудалтай болсон байна уу? Эсвэл харцангуй гайгүй байна уу гэдгийг чинь мэрэгжлийн хүн бол сонсоод яах нь тэр үнэн зөв мэдээллийн тэр дор нь хэлээд өгчих боломжтой байхгүй. Тэгэхээр яг аймаг болгоны төв дээр бол сэтгцэн эмчнэр бол одоо энэ архины хамааралтай хүн очиод ингээ уулзахад бол нэмчнэр байгаа гэсэн тийм аймаг болгонд бол сэтгцэн нархлаагийн эмч бол байдаг. За орныхоо тоогоор бол ялгагдчихж байгаа. Тэгээ сүүлийн үед бол биднэрт нэг сайн мэдээ гэх юм бол өмнө нь бол ингээ шууд улсаас ингээ төлбөрийг ингээ даачдаг байсан байхгүй юу? Гэхдээ архины асуудал одоо хүртэл нийгмийн даатгалын юунд бол бас манайд бас төлбөртэй хөвцсээр л байгаа. Өдрийн эмчилгээ бол харцангуй хямдхан төлбөртэй мөн очиж байрлахгүйгээр ингээ явж болж байгаа тийм. За дээрэс нь сэтгцэн одоо манайх эрүүл мэндийн даатгал руу шилжсэн сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудын үнэмш нэлээд сайн тавигдсан. Учираас одоо энэ аймаг орон нутагт тийм ээ сэтгцэн тасгаа өөдөн татах сэтгцэн тасгаа одоо тохижуулах, өргөжүүлэх үйл явагдаад эхэлсэн. Яагаад гэвэл тухайн эмнэлэгт орлого оруулж ирэх нэг том боломж нь сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд болоод ирсэн учраас тэр утгаараа бол яг гэхээр манай одоо тусам жүрчлэг улам сайжрна хүмүүсийн анхаарал хэмжээнд очно. Тэгээд аймаг болгонд ахшаар удирдлагууд ойлгохгүй те бусад эмчнэр ойлгодгүй манайх ингээд ийм гомдлууд их тавина л да. Тэгээ одоо болохоор цаад эдийн засгийн хөшүүргээрээ бол сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад үйлчлэгээ үзүүлэхэд орж ирэх төлбөр нь өндөр болоод ирсэн учраас зах зээлийн хавьяалаар бол манай асуудлууд хүмүүсийн одоо дунд ингэж үн цэнтэй болж ирж анхаарлын төвд болчих гарч иж байгаад бол бид баяртай байгаа. Нэг талдаа. Нөгөө талдаа сэтгцэн асуудалтай маш олон хүн бий болж байгаа учраас тэнд нөгөө хэрэгцээ бий байгаа учраас гэдэг шиг л шүү дээ тий. Яг ингээд эмчнэр хэрэгтэй байна. Хүмүүс сэтгцэд асуудал байна. Эмчнэр хэрэгтэй байна. Хүмүүс сэтгцэд асуудал байна. Тэгэхээр энэ төвшин маань хоёулаа зэрэг ингээд бүсгүйсэд байгаа талтай байна. Тийм. Тэгэхээр нөгөө дэлхийн нийтийн чанга хандлага юу вэ гэхээр сэтгцэн эмчнэрийг олон болгоё гэдэг талаар барих нь баг байдаг байхгүй юу? Илүү их анхан шатанд ажиллаж байгаа сумын эмчигээ, өрхийн эмчигээ тийм ээ дүүрэг ангийнхаа эмчнэрийг чадваржуулах замаар
хүмүүстэй хүрнэ гэж байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн түрүүнд арх дарсны асуудалтай болоод дарслан нэгсээ зүрхэн дэлсээд ороод ирж байгаа юм чинь сэтгцэн эмчтэр ирдэг байхгүй юу? Тэг яг хариалахаа өрхийн эмчтэр ороод аваа хайхан даралдаг гэсээ толгой өвдөөдөө нойр хүрсэнгүү гэдэг хүмүүс чинь яг өрхийн эмчтэр очдог тийм ээ. Тийм учраас бол анхан шатаа илүү чадахжуулах замаар тусламж үйлчлэгээ сайжруулах гэсэн ийм одоо чиглэл явдаг байхгүй юу тийм ээ. Мэдээж яг сэтгцэн эмчнэр бол хэрэгтэй анх ихтэй тэр чинь одоо 3 дугаар шатлын эмнэлгийг бий болгоод тусламж үйлчлэгийг үржүүлээд явна гэдэг чинь бол зардал ихтэй юм чинь одоо нэгс нэг төвлөрсөн тусламж руугаа яваад байгаа гэсэн үг байхгүй тийм ээ. Энэ төвлөрлийг улам ийм том бүтц болгох биш. Энэ бүтц маань 3 дугаар шатал мэдээд ажиллахдаа хурж үйлчилж байгаа анхан шатанд ажиллаж байгаа хүмүүстэйгээ тулж байгаа тэр хүмүүсээ илүү чадахжуулах замаар энэ үйлчлэгийг бол яах нь жиг дэргэдэд хүргэе гэсэн ийм чигийг баримтлаад бол явж байгаа тийм ээ. Тэгэхээр бол яхаа гэхээр анхан шатны мэдээж одоо яах нь өөрийнхөө шийдэж чадахгүй асуудлыг бол дараагийн шат руугаа л ингээд чиглүүлээд үүргийг гүйцэтгэх нь анхтэй. Энэ нарны асуудалтай хүмүүстэр чинь эмчээр төгссөн хүн болгон бол эдгээртэй ажиллах чадвар хүн бол байдаг. Наазах нэгтлэн энгийн сэтгэлийн зөвлөгөө өгч нь хор холбогдлын тайлбарлаад өгч нь орж иж байгаа хүмүүсээс та тамхи татдаг уу, тархины хэрэглээ байгаа юу гэдгийг асуух. Тэр асуулт хүртэл их чухал гэж үздэг байхгүй юу? Үзэхдээ зүгээр өө таны даралт гэсэн мэн гэх биш. Тухайн хүний цаана энэ шалтгааныг юу үүсгэж байна? Магадгүй маш том байж болох шалтгаан бол арх танхимын асуудал чинь бол нэг томчин зүйл нь байдаг байхгүй тийм ээ. Тэгэхээр за нэвтрүүлгийн цаг маань бол дуусахаасаа нилээдгүй олон минутыг өнгөрөөсөн байна. 7 хоног болгоны пүрэв гаргийн өглөө битээр ингэж минут сонгодог. Ялтчгүй. Тэгэхээр бас та хүмүүсээ нэг сайхан урайлаад тий өөрийнхөө даван туулж чадсан том амжилтаа нэг айгүй гоё үгээр хэлээд нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. Маш олон хүмүүст одоо бид гурыг үзээд сонсоо сууж байгаа тийм ээ. Тэгэхээр танаас одоо энэ гоё урмын үг хайрлаач гэж бол хүмүүст юу гэж хэлмээр вэ? Таны сэтгэлийнхаа үгийг бас сургамж болоо, туршлага болгоод ингээд магадгүй таны үгийг сонсоод олон хүн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд болон одоо 1800-2000 дугаарт хандаад олон хүний амьдралыг өөрчлөх боломж нөхцөл гэрэлж бас байж болох шүү дээ. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв болон өдрийн эмчилгээ болон өөртөө туслах бүлэг гээд манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа байгууллага тийм өдрөөр эмчилдэг эмчилгээ байд юм аа. Бас сэтгцэн эрүүл мэндийн донтолтын тас гээд бас тустай байдаг. Манайхан ч одоо нэг л үйл ажиллагаа явуулдаг юм чинь тэгэхээр хүмүүстэй хандаж одоо архиныхаа өөрийгөө нөгөө архины хэрэглээтэй болцсон гэж мэдгүй байгаа олон хүмүүс явж байгаа. Би зөвхөн архийг тохируулаад хэрэгжилж байгаа. Тэгээ архинаасаа бас татгалзах хүсэлтэй ч хүмүүс зөндөө байж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг манай энэ сайхан мэрэгжлийн баг хамт олонтой нэгдэж манай бүлэгтэй нэгдэж архиныхаа асуудлыг бас шийд болдсон байна гэж хэлмээр байна. Тэгэхээр болгүй яг бүх зүйлд боломж байдаг. Манай гандлага эмчийн хэлдгээр бүх зүйлд жижигхэн ч гэсэн гэрэл очгож зүйл байдаг юм аа. Тэгэхээр үзэгч та бүхэн 1800 2000 дугаарт энгийн утасны тариалтай гарах хандаад бас өөртөө байгаа асуудлыг шийдэж болох нь байна. За эсвэл бас мэргэжлийн байгууллагад хандаа шийдэж болох нь байна. За аймгийнхаа төв эмнэлэг дээр очиод сэтгц наркологийн тасагт хандаж болох нь байна. Тэгэхээр архины асуудалтай гэж өөрийгөө болон бодож байгаа эргэн тойрондоо байгаа нэг хүнд ч гэсэн бас тийшээ давуулаад очиод ямар асуудал байгааг нь шийдээд өгөх юм бол таны ч гэсэн сэтгэл санаа амархан байна. Та өөртөө ч мөн бас том өөрчлөлтийг хийж болох нь байна. Тийм болохоор 4-р өдөр болгон бид нар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч өрн авчирч одоо ингээд үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байгаа. Тэгэхээр эх 7 оны 4-р өдөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс бас гандлага эмч маань ирэх үнэ эсвэл өөр эмч маань ирэх нү тэрийг бол бас хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр хэрвээ гандлага эмч маань ирэх юм бол бит хоёр дахиад энэ сэдвийг үргэлжлүүлэн ярих болно. Ер нь бол бас нэг үзэгчдээ нэрээ тийм биш үү гэсэн тийм сэтлийг нэг удаагийн нэвтрүүлгээр бол өгч чаддгүй. Тийм болохоор үргэлжлүүлэн ингэж хүргээд байгаа учраас бол пүрэв гаргийн өглөө үлдэл эзэг сонгоцдог үзэгчд маань бол мэддэг болсон байгаа. Тэгэхээр за танаа хамт баг хамт олон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн үе үеийн эмчнэр за тэгээд мөн одоо эрдэнэ эмчнэр, үндсэн эмчнэр
бүх эмч нартай бүгдээрэнд нь баярлалаа гэдгийг бас үзэгч олныхаа зүгээс хэлье. Яагаад тэгэхээр сэтгцийн өвчин гэдэг бол баригдахгүй, харагдахгүй гэхдээ хүнийг тэр чигт үнсээр нөөцлж болдог өвдөлт байдаггүй маш том орон зайг хүний амьдралд томоор нөлөөлж чаддаг ийм том зүйл байдаг. Сэтгцийн өвчин гэдэг бол эдгээр хэдж маш их уран чадвар хэрэгтэй байдаг байх гэж би боддог. Тэгэхээр бүгдээрэнд нь ажлын амжилтыг хүсье. Танд бол эргэн тойрныхоо хүмүүст аз жаргалыг түгээгээд 5 жилиг өөрийнхөө ард үдсэн байна. За тий ирээдүйд олон жилүүдийг ардаа үдээд ийм том одоо зоригийг өөрөөсөө гаргаад амьдралдаа өөрчлөлтийг бий болгосон бас мундаг эмэгтэй байна. Эрүүл их аз жаргал бүхний сайхны дээдийг танд хүсье. Баярлалаа. Тэгээд өнөөдрийнх нэвтрүүлгийг одоо дуусгалтаа манай салбарын одоо эмчнэрийн хэлдэг нэг үг байдаг тийм ээ. Манай салбарт хүн удах тусмаа ингээд дуртай болдгоо тийм ээ. Сэтгцийн албанд орж иж ажиллана гэдэг бол их сайхан одоо том үйл хэрэгээгээд тэгээд үлзий телевизтэй албан ёсоор одоо сэтгцийн эрдэнэ өвсний төвтэй хамтраад иргэдэд ийм соён гээгэрүүлэх мэдээлэл өгөх тийм ээ. Ийм нэвтрүүлэг одоо цувралаар бэлтэж байгаад бол миний хувьд ч гэсэн баяртай байна. Манай байгууллага ч гэсэн бол бас дэмжиж байгаа. За баярлалаа. Бүр гаргийн өглөөг үлзий телевизтэй хамтаа өгсөн үзэгч та бүхэндээ баярлалаа. 1800 2000 дугаарыг үзэгч та бүхэн бас битгий мартаарай. 1800 2000 үргэлжлүүлэг үлзий телевизийг хүлээн авч үзээрэй. Өнөөдрийн ажилд тань томоос том амжилтыг хүсье өрөөё. Баяртай үзэгчтэй.